чухал анализын дотоод зах зээлийн дугаар ихэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаар дээр ирлээ их сонирхолтой сэдвийн талаар ярилцсан. Буюу хэрвээ та дотоодын хувьцаанд хөрөнгө оруулдаг. За нэгэн ялангуяа ногдол ашигын хувьцаагаар багцаа түлхүү төрөлжүүлдэг бол өнөөдрийн сэдв дээр тус хөрөнгө оруулалттай холбоотойгоор бяцхан типс зөвлөмж техникүүдийг хүргэнэ. За слайдын хувьд бол мэдээж яг одоо 4 сар гарчихсан ногдол ашигын сезон бол үндсэндээ дуусаад компаниуд LED-ийн ногдол ашиг тараах шийдвэрийг 2 сарын 19-ны дотор танилцуулчихсан. За үргэлжлүүлээд санхүүгийн тайлангуудаа танилцуулсан. За энэ 4 сард бол үндсэндээ хувьцаа эзэмшдийн хурлаа хийгээд за 4 сарын 20-оос 30-ны хооронд хувьцаа эзэмштрийн даасанд ногдол ашигын дүнг байршуулах одоо хугацаа үлдээд байна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бол өнөөдрийн хэд хэд слайдуудыг бол бэлдсэн. За ер нь бол ногдол ашигын хувьцаа гэж юу вэ? Тэдгээрийн онцлог давуу тал нь ямар давуу талтай байдаг? За 2024 оны тун үзүүлэлт дээрээ хөрөнгөний бирж дээрх ногдол ашиг үзүүлэлтээр тэргүүлж байгаа 10 компани зарим нэг үзүүлэлт. За үргэлжлүүлээд сүүлийн 5 жил ер нь Монголын ногдол ашиг өмнөх слайдээр ярьж ирсэн. Одоо хэр зэрэг компани дараадаг үнийн дүн салбар нь аль салбараар тэргүүлдэг ярилцсанаа. За цаашлуулаад ерөнхийдөө бол ногдол ашигын хувьцаанд хөрөнгө оруулж байгаа бол яг ямар цаг хугацаанд одоо хизээ хөрөнгө оруулахад илүү тохиромжтой вэ? Мөн ногдол ашигын сезонтой холбоотойгоор хувьцааны хаш хэрхэн дээш доош савладаг вэ гэдгийг та бүхэнд зөвлөмжүүдийг хүргэнэ. За ингээд дээрс сэтлээ гол сайд руугаа шууд орцгоё. Ерөнхийдөө бол бид нар хувьцааны хөрөнгө оруулалтыг ярихад бол ман компани зүгээс бол өмнөх лайв дээр бол тогтмол хэлдэг. Тэр дийлэх хүмүүс ямар ойлголттой байдгүй гэхээр хувьцааг за өнөөдөр авчаад магадгүй 3 сарын дараа зарах, за 6 сарын дараа зарах ч юм эсвэл 9 сар хүртэлх одоо нэг сургалтын төлбөр эргэлдүүлж ягаад 9 сарын төхөөдлөхөр хувьцаагаа зарна гэдэг ойлголттой байдаг. За энэ бол шууд хэлэхэд бол Монголын за хөгжиж байгаа хөрөнгөний зах зээл дээр бол харьцангуй эрсдэл өндөртэй одоо тийм арилжаанаас ашиг хийх боломж бол хомос байд юм аа. Тэгэхээр манай компани зүгээс манай брокерууд харилцагчдаа юу санал болгодог вэ гэхээр та хувьцааны төврийг хөрөнгө оруулалт хийж байгаа бол за магадгүй доотлол нь 2 жил ба түүнээс дэш харьцангуй урт хугацаанд хөрөнгө оруулалт хийхийг зөвлөдөг. За юу гэдэг нь жилийн дараа ашиглах мөнгөө та хувьцаанд ерөөсө түгжиж болохгүй. За үнэхээр ийм тохиолдолтой бол бондонд хөрөнгө оруулалт хийгээд бондоос орж байгаа хүүгийн орлогоороо хувьцаанд хөрөнгө оруулалт хийх бол зөвлөдөг байгаа. Тэгэхээр Монголын зах зээл бол яалчгүй Америкийн зах зээл шиг болох хүртэл хол байна. Үүнтэй холбоотойгоор миний зүгээс бол ерөнтэй хувьцаанд оруулж байгаа бол доотлол нь 3 ба түүнээс дээш жил доктортойгоор зөв техникээ бариад хөрөнгө оруулалт хийхийг бол санал болгож байна. За нэгэн ялангуяа яг хувьцааны хөрөнгө оруулалтыг эхлүүлж байгаа. За бондын хөрөнгө оруулалтыг бол хийгээ үзсэн, туршлагатай болсон. Хувьцааг одоо эхлүүлье гэж байгаа тохиолдолд бол ногдол ашигын хувьцаа бол хамгийн түлхүү одоо анхлан хөрөнгө оруулагчид илүү тохиромжтой байдаг. За би онцлогийг дээрээс нь танд харуулъя. За нэгт ногдол ашиг бол та бол мэдж байгаа. Та бол хувьцаанд хөрөнгө оруулна гэдэг маань компани эзэн болж байгаа буюу хоёр төрлийн ашиг хүртэнэ. Компанийн эзэн байснаар та тухайн компани одоо тайлан жилийн цэвэр ашигаас нь ногдол ашиг бол хүртээд явна. За компаниас хамаарат энэ бол мэдээж харилцан адилгүй янз бүр байгаа. Өгдөг компани, өгдөггүй компани өөр өөр. За мэдээж нөгөө талд бол авсан хувьцаагаа хэсэг хугацааны дараа зарах буюу ханшийн зөрүүний ашиг гэж байгаа. Тэгэхээр яг хувьцааны одоо үндсэн хөрөнгө оруулалт одоо концепц нь бол юу хөөхээр ер нь бол тэр компанид яг өмчийн хэлбэр байдлаар тогтвортойгоор урт хугацаанд яг эзэн байр суурьтайгаар хандах. Тэгэхгүй хүмүүс яаж нөхөөр авчаад зарна гэдэг арилжаа бол үндсэндээ та яг өөрөө мөнгөнийхөө төлөө ажиллаж байгаа. Угтаа бол хувьцааны хөрөнгө оруулалт бол таныг унтчих ч гэсэн өсөөд за магадгүй төмөшөө хувьдаар бол унтчих өглөө өндгнүүд нь бойж одоо өндөглөөд таны одоо хөрөнгө өсөөд явж явах тийм концепцтэй байгаад байгаа маа. Тэгэхээр мэдээж ногдол ашигын хувьцаанууд бол жил болгон тань тогтмол орлого бол үзүүлдэг байгаад байгаа. За 2024 оны үзүүлэлтээр топ 10 компани хэдүүлээ хараад үзвэл ерөөхдөө бол ногдол ашигын өгөөж нь 20-7%-тэй. За дундаж өгөөж нэг 11 орчим хувьтай хэлбэлж байна. Тэгэхээр ногдол ашигын өгөөж бол маш энгийн тооцоол байгаа. Одоо 1000 хувьцаа авсан бол зөрөөд тухайн жилд хэдэн төгрөгийн ногдол ашиг авсан бэ? Тэрийг хэлж байгаа гэсэн. Хэрвээ ногдол ашиг өгөөж 20% гэж ивэл та 1000 төгрөгийн нэг шиг хувьцаасаа 2024 оны цэвэр ашигаас нь 200 төгрөг авж байгаа гэж хэлж байна. За би нэг хаан банкны жишээн дээр танд хэлэхэд хаан банк бол 3 жилийн 979 зайдлаа 1000 төгрөгөөр тооцоолоод үзсэн. 2024 оны компани 600-700 тэрбум цэвэр ашигтай ажилласан. Түүнээсээ нэг шиг хувьцаанд 195 төгрөгийн ногдол ашиг өгөхөөр зарласан. За хэрвээ та IPO дээр нь авсан байсан бол зөвхөн 1000-аар тооцоод үзэхэд 195 1000-таа очиж. Буюу 19.5% жилийн ногдол ашигын өгөөжтэй гарчих. За нэг талд бол ногдол ашиг бол та аваад байна. Нөгөө талдаа хувьцааны ханш маань жил иргэцэн өснө гэдэг нэг давуу талтай байна. За би онцлог дээр 2 доор дурдсан байна. Ногдол ашигын хувьцаа бол харьцангуй урт хугацааны хөрөнгө оруулалтад илүү тохиромжтой байдаг. Яг тэгвэл та өөрийн багц дээр хувьцаануудаа за ногдол ашиг сайн төлдөг компаниудаар бүрдүүлсэн тохиолдолд жил болгоны орж исэн ногдол ашигаар нь өөрийг нь дахиж хөрөнгө оруулалт хийгээдвэл одоо хүүнээсээ хүү болох буюу орлогоос орлого олох нийлэмд хүний зарчим ажиллаж эхэлдэг. За магадгүй 3, 5, 10 жил урт хугацаанд ажиллах тусам компани нөгөө талд бизнесийн үйл ажиллагаа, ашигтай ажиллагаа мөнгөөр салхын томорсоор баг. За үүнийг дагаад бол бирж дээрх зах зээлийн үнэлгээ хувьцааны хашнаар өсдөг байгаад байгаа. Тэгэхээр энэ төрлийн хувьцаа бол яалчгүй урт хугацааны хөрөнгө оруулалтад
илүү тохиромжтой 3-аас дээш жил гэж. За слайд дээр бол 5-аас 8 жил гэж онцлсан байгаа байна. За хаан банкны жишээн дээр бол ахвад бол одоо энэ жил 195-ыг тарааж байгаа бол компани үйл ажиллагаа Монголын эдийн засаг органик өсөлттэй байгаа цагт бол магадгүй 3 жилийн дараа 260 төгрөг, за 5 жилийн дараа бүр нэмэгдээд хангалттай нэмэгдэх боломжтой. Гэтэл та IPO үнээс нааш өнөөдрийг хүртэл 4-5 жил барьж ивэл таны авсан үн ерөөсөө 989 төгрөг баг. Ерөөдөө 300 гэвэл үндсэндээ бондын хүүнээс илүү буюу 25-30% жил болгон ногдлшгийн өгж бол авах бүрэн боломжтой болох нэ. За мэдээж анхаарах зүйл бол компани жил болгон ногдлшиг тарана гэсэн ямар ч үүрэг амлалт бол байхгүй. Зөвхөн компани онцлогоос хамаарат тухайн компани бизнес модельээс хамаарат, за насчлаас нь хамаарат ногдлшиг харилцан адилгүй байгаад. Тэрийг л өмнөх слайдер за одоо ч гэсэн товч ярилцсанаа. За энэ төрлийн одоо ногдлшиг сайн өгдөг компаниудын үйл ажиллагааны нэтлээ ороод үзвэл мэдээж үйл ажиллагааны харьцангуй тогтворчсон байдаг. Буюу танд компани ногдлшиг өгж гинэ гэдэг чинь компани үйл ажиллагаа зах зээл дээр харьцангуй ханчсан бэлэн мөнгөний нөөцтэй. За магадгүй 100 тэрбум эзвэрштэй ажиллаа түүнийхээ 50-60 тэрбумыг эзэдээ өгөөд үлдсэн хөрөнгийг нь одоо бизнесээ санхүүжилээд цааш тийм бялууга томруулаад явдаг. Тэгэхээр энэ утгаараа бол олон улсын чиг дээр ч гэсэн харьцангуй Монголын нэлээ компаниудыг хараад үзвэл за банкуд бол давангаалж байна. Мэдээж банкуд бол ногдлшиг үндсэндээ цэвэр ашигынхаа 40-с 50% нь өгөөд явж байгаа. За Апу 5-7 нүүрс эрчим хүчний компаниуд гэх мэтчлэн зах зээл дээр үйл ажиллагаа тогтворсон, бизнесийн үйл ажиллагаа тогтворсон тийм mature компаниуд ногдлшиг олон улсад ч гэсэн төлдөг байгаа. За энэ үрээнд бол мэдээж компани дампуур эрсдэл бол багтай, хувьцааны ханшин ч гэсэн дээш доош савлаадаггүй байгаа. Тэгэхээр анхлан хөрөнгө оруулалт бол маш тохиромжтой болж байгаа. За компани үйл ажиллагаа бол мэдээж тогтвортой гэдэг утгаараа бол ашигтай ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтүүд ч гэсэн сайн тогтвортой байдаг. За энэ төрлийн компаниуд бол хэмжээний мөнгө усвал cash flow-тэй, хэмжээний бэлэн мөнгөний нөөцтэй байж байгаа. За тэгжээж мэдээж бэлэн мөнгөөр ногдлшиг бол өгч байгаа. За тэгэхээр санхүүгийн баланс дээр бол санхүүгийн үзүүлэлт бол харьцангуй эрүүл, богино хугацаанд хүрэх чадвар, үр төлбөрийн үзүүлэлт бол сайтай байдгаар энэ төрлийн хувьцаал онцлогтой. За мэдээж би бүхэлд нь энэ төрлийн хувьцааг одоо ерөнхийд нь бол хэлж байгаа. Хичнээн ногдлшгийн хувьцаа байсан ч гэсэн тухайн жилийн ашигтай ажиллагаа, бизнесийн үйл ажиллагаас хамраад харилцан адилгүй байгаа. Тэгэхээр ерөнхий ярьж байгаа гэдэг та бүхэн ойлгоорой. За хөрөх чадвар гэж байгаа. За өмнөх лайвууд дээр бол маш олон удаа хэлдэг. Монголд хувьцаанд хөрөнгө оруулж байгаа бол хөрөх чадрын эрсдэл гэж томоохон нэг эрсдэл байдаг. Монгол бол хөгжиж байгаа хөрөнгө зах зээл. Та өнөөдөр хувьцаагаа авсан ч гэсэн тухайн хувьцаа маань өдрөө болгон арилжаалагдахгүй гэдэг асуудал байна. За магадгүй 30 сая хувьцаагаа авчаад 2 жилийн дараа 30 сая ханшийн ашигтай нь зарыг гэтэл хувьцааны ханш маань биелэхгүй, самар дээр биелэхгүй байгаад бол мөн хөрөх чадрын эрсдэл гэж байгаа. Тэгэхээр энэ топ 5 одоо хөрөнгөний бирж дээр байгаа ногдлшийн үзүүлэлтээр тэргүүлж байгаа 10 компани одоо нэг өдрийн арилжааны итгэх буюу хөрөх чадрыг нь тооцоолоод үзвэл ерөнхийдөө бол 2024 оны одоо магадгүй 240 өдрийн арилжааны дунд чинь эдгээр 10 компани дээр дунджаар 30 саятай гэж байна. За хамгийн өндөр дөө хаан банк 130-140 саятай. За энэ бол өдрийн арилжааны идэвхээр бол 30 сая гэдэг бол дундчтай харьцуулахад бол харьцангуй өндөр тоо. Өмнөх лайв дээр ярьсан дагуу MSCI нэг заан ангиллын 26 орчим компани өдрийн дундаж арилжааныг 24 оныг хараад үзвэл 18-19 саятай байдаг. Тэгэхээр үүнтэй харьцуулахад бол харьцангуй өндөртэй буюу хөрөх чадвар сайтай эрсдэл харьцангуй багатай гэж бас хэлж болох нэ. За доошлуулаа доотлын график дээр 2024 оны тоон үзүүлэлтээр үндэслэн одоо бирж дээрх топ 10 ногдлшиг үзүүлэлтийг компаниг харуулсан байна. За босоо багнан график дээр бол тухайн компани ногдлшигын өгөөжийг нь харуулж байгаа. Саяны хэлсэн тооцоололтой. За энэ хизээний өдрийн ханшийг авсан бэ гэхээр Монгол компаниуд ногдлшиг одоо зарлах, шийдвэрлэх, төлөх хугацаануудыг бүгдийг нь холбогдох хууль журмаар бол зохицуулсан байдаг. Тэгэхээр компанийн хууль дээр бол 2 сарын 19-ны өдрийн дотор компани тузан хуралдаад ногдлшиг тарахгүйгээ шийдвэрлэсэн байх ёстой. Буюу 2025 оны 2 сарын 19-ны хурлын шийдвэр гэдэг маань тухайн компани 2024 оны тайлан жилийн ашигаасаа цэвэр ашиг тарах үгүйг шийдвэрлэж байгаа гэж хэлж байна. За зарим компани би од тавьсан байгаа Апу, QP, за хас банк зэрэг компаниуд бол ногдлшигээ жилд 2 удаа өгдөг байна. За гэхдээ одоогийн байдлаар дийлэх компаниуд бол тухайн тайлан жилийн цэвэр ашигаа дараагийн жилд нь 1 удаа бүтэн олгоод явж байгаа. За тэгэхээр цэнхэр график дээр бол 2 сарын 19-ны өдрийн байдлаарх нөгөө ногдлшийн шийдвэрийг танилцуулсан байх хэвээр сүүлийн дедлайн өдрөөр тавьсан байгаа даа. Тэгэхээр тухайн үед бол хувьцааны ханш бол яг үүнд бол харьцангуй өсчихсэн байгаа. Яагаад гэвэл компаниуд өмнөх үлрэлт алидийн тайлан гарчихсан 3-4 үлрэлийн тайлан гарсан учраас зах зээл дээр ногдлшигтэй холбоотой хүлээлтүүд алидийн бий болоод хувьцааны ханш шингэчихсэн байдаг. За тэгээд хараад үзэхэд 2 сарын 19-ны ханшаар хүртэл 5-7% ногдлшиг өгч байна. За яг одоо бол биржийн бас зах зээл дээр хаалттай бондын дундаж өгөөж бол 19 сарын 5%.
та зүгээр компани эзэн байсны гадлуу жил болгон 15-аас 20% ногдол шиг авна. За дунд нь 10% гэдэг бол энэ бол чамлахааргүй сайн үзүүлэлт юм аа. Банкны хадгаламжаас наацах нь бол өндөр байж. За мэдээж та компани эзэн учраас тэр компани хувьцаа бол ногдлыг төлөлөөгөөд огт айлтахгүй. Жил болгон ногдлох бол аваад авах. Өнөөдөр бол үнэлгээ томрно, компани хувьцаа бол дунд урт хугацаанд бол өснө гэж байгаа. За энэ бол мэдээж 1 жилийн дотор шууд өснө гэсэн тийм хөдөлгөөн бол Монгол бол хэцүү шууртхан хэлэхэд. За саарл өнгийн график дээр тухайн одоо хувьцааны өдрийн арилжааны идэвхийг нь харуулж байна. Тэгэхээр нөгөө 30 сая гэдэг би улаан шугам татсан байгаа харагдаж байна. Тэр харьцангуй бол арилжааны идэвх өндөртэй боломжийн байх нэ. За үргэлжлүүлээд ногдол ашигын хэмжээг сүүлийн 5 жилээр нэлээ хараад үзвэл эхний график дээр 5 жил дээр босоо цэвэр график дээр нийт үнийн дүнг харуулсан байна. За энийг хэдл өмнөх лайв дээр 2 ч удаа ярьж ирсэн баг. За яг зарим компани тоон үзүүлэлтийг шинжилээд хараад үзвэл үндсэндээ 25 онд Монголын компаниуд нэг их 80 45 тэрбумын ногдол шиг олохоор болчлоо. За одоо 4 сард бол даасанд орно. За нийт хэдэн компани юм бэ гэж хараад үзвэл 43 компани. Нодлон бол 46 974 тэрбумыг тарааж ирсэн. За энэ график дээрээс хараад үзвэл сүүлийн 3 жил бол эрчимтэй нэмэгдэж байгаа энэ дээрээс харагдаж байна. За энэ бол мэдээж сайн үзүүлэлт. За цаашдын эрх жилийн хугацаанд бол мэдээж энэ ногдлын үзүүлэлт бол сайжин гэдэг бүрэн итгэлтэй байна. За баруун талын график дээр хараад үзвэл салбар тус бүрээр өмнө нь ярьж ирсэн. Хараад үзвэл яг одоогийн байдлаар Монгол банкны салбар ногдлын үзүүлэлтээр бол үнэлэхөөс тэргүүлж байна. За 51 орчим буюу үндсэндээ талыг нь банк системийн топ 5 банк маань тангаж байна. За үргэлжлүүлээд уулуурхан компани. За энд бол мэдээж бидний ярьж байгаа ногдлын өөж өндөртэй 20% алдарт 5 толгой маань багтж байгаа. За үргэлжлүүлээд хүнс сүү одоо талах чихэр мах индекс апу гэдэг та бүхэн үйл ажиллагаагийн зөвөр инженеэр бодоод үзвэл харьцангуй тогтворчсон stable team consumer төрлийн хувьцаанууд байгаа. Тэгэхээр мэдээж бол ногдлыг өгж өндөртэй байх нь бол аргагүй. Олсон цэвэр ашигынхаа одоо тал бат хүнс дэш өгн эзэдтэй өгч. За магадгүй 20-30% нь эзэдтэй өгчдөг байгаад байгаа. 2 сард орж исэн лайв дээр яг цэвэр ашигынхаа хэдэн хувийг өгдөг хэдэн компани вэ гэдгийг ярьж исэн сан чинь та бүхэн тэн дээрээс сайн хараарай. За тэгэхээр нэг сүүлийн 5 жилд бол ногдол шиг үзүүлэлт нэг ийм дүр зурагтай байна. За одоо их сонирхолтой зүйл рүү орно. Тэгэхээр компаниуд ногдол шиг бол зарладаг хугацаа таймлайнууд гэж бол байдаг байх нь. Тэгэхээр үүнтэй холбоотой яг ийм ногдлын өгөөж өндөртэй одоо ногдлын төлөлтийн харьцаа буюу payout ratio өндөртэй хувьцаанууд бол яг энэ таймлайнд дагаж хувьцааны иш бол янз бүр бол хэлбэлцдэг байгаад байгаа. За би энэ дээр энэ эдгээр 10 компаниасаа түүрийн аргаар 2 компани сонгосон. За хувьцааны ашиг нь сүүлийн 1 жилийн байдлаар харуулж байна. За энэ дээр хэлээ нөх хэлбэлцдгийг нь хараад үз. За ягаан өнгийн график бол Land банк үсээ илэрхийлж байна. Мэдээж ногдол шиг үзүүлэлт сайт. За ногоон өнгийн график дээр бол хаан банкны хувьцааг харуулж сүүлийн 1 жилээр. За зүүн талд бол хаан банкны үнийн дүнг зааж байна. За ингээд хараад үзвэл 2024 оны 2 сарын 19-нд одоо компаниуд ногдол шиг бол зарлж байгаа. За тухайн 2 компани бол би сум заацаар гэж байна. 2 сарын 5-ны өдөр Land компани зарласан. Хаан банк бол 2 сарын 15-ны өдөр ногдол шиг тарах эсхийг шийдвэрлсэн байгаа. За үүнтэй холбоотойгоор хувьцааны аш өсөлтөн дотор хэрхэн өсөж байгаа зах зээл дээр үндсэндээ 10-аас 15% огцон өсөлт үзүүлж байгаа нь харагдаж байна. За үргэлжлүүлээд компани за нэг хэсэг хугацааны дараа компани бүртгэлийн өдөр гэж байгаа. Буюу тухайн өдөр та энэ компани хувьцааг нь эзэмшил байвал одоо ногдол ашиг авах эрхтэй болчдөг. Тэр нэг тийм бүртгэлийн өдрүүд байж идэг. За Лендийн хувьд бол 2024 он 2 сарын 23-нд за хаан банкны хувьд 4 сарын 5-ны өдөр бүртгэлийн өдрүүдэд зааж гисэн байгаа. Тэгэхээр тухайн өдөр багтлаа ногдол ашиг авах эрх нь бол танд хэдийн өгүүлч гэсэн. За тиймүүд өмнөх өдөр нь нөө T2 settlement-тэй тохируулаад хөрөнгө оруулагчид за зарим нэг арилжаачид бол хэмжээний нөгөө хувьцаагаа зарчдаг. За давхар ханшийн зөрүүний ашигч авъя, ногдол ашигч авъя гэсэн хөдөлгөөн. Тэр хувьцааны аш бол эргээд огцсон мунж байгаа нь энэ дээрээс бол харагдаж байна. За яг одоогийн байдлаар эдлээ хараад үзвэл мөн адилхан хаан банк Land 2 дээр 2 сарын 6 13-ны өдөр ногдол ашигаа зарсан. За хаан банк бол нэг шивцаанд 195 Land 8 төгрөг буюу нэг 10 орчим тэрбум, хаан банк нэг 270 300 орчим тэрбум байсан. За үүнтэй холбоотойгоор хувьцааны аш яг өмнөх жилдээ адилхан өссөн. За эргээд хараад үзвэл хаан банкны хувьцаа за өнөөдрийн байдлаар яг бүртгэлийн өдрөөр өндөрлөж байгаа буюу саарл өнгийн график дээр төсөөллийг нь тавьсан байгаа тийм. Ерөнхийдөө бол нэг 10-аас 15% болт бол бүрэн боломжтой бол харагдж байгаа бүртгэлийн өдрөөр таслагдаад. За хэдүүлээ календар руу ороод үзээ дараагийн слайд руу хараад үзвэл ерөнхийдөө бол олон улсад тэр одоо календарын циклтэй хувьцааны ханшийн хөдөлгөөн хэлбэлцүүд гэж байдаг. За энэ бол мэдээж одоо мөнгөний урсгал хүмүүсийн хэрэглээ зарцуулалттай бол холбоотой. За Америкийн хувьд бол магадгүй такс татвар тайлантай холбоотой, татварын иргэн буцаалт, за компаниудын ногдол ашиг, засгийн газрын бондын хэмжээний иргэн төлөлтүүд хийгддэг. За энэ хэмжээний мөнгө зах зээл дээр эргээд
эргээд томоохон сангууд буцаад хөрөнгө оруулалт гэх мэт үүнтэй холбоотой бол хувьцаа бол янз бүр хөдөлдөг байгаа. За Монголын чиг дээр хэдлээ сүүлийн 10 жилийг нь яг гаргаад үзвэл баруун талруугаа бол жилээр харагдаж байна. За доошогоо бол жил болгоны сарын одоо хувьцааны ханшийн хөдөлгөөн бол харагдаж байна. За энэ дээр нэг хэд хэдэн сонирхолтой зүй тогтолол ажиглагдана. За ингээд хараад үзвэл ерөөсөө Монголын хувьцаа сүүлийн 10 жилд хараад үзвэл 1 сар, 2 сар, 12 сард маш одоо нийтлэг өсдөг дүр зураг харагдаж байна. Дунджаар бол нэг 12 сард 2.7, 10 жилийн дунд чинь 1 сард бол хамгийн өндөр 2.9%. За энэ бол яагаад гэвэл за энгийнээр хэлэхэд бол магадгүй 1 сард хүмүүсийн цалин бонус урамшуулна ордог баг. За мэдээж баярууд нь дуусчихсан харьцангуй зарцуулалт багтай бэлэн мөнгөний нөөцтэй байдаг учраас хувьцаанаас мөнгө урсаж орж ирдэг болов. За 12 сард бол мэдээж компаниудын харьцангуй 3 дахь удаагийн тайлан гарцсан 4-ийн тайлан нэлээд гарах дөхч гисэн компани үйл ажиллагаа бол жигдрээд тайлангууд бол бэлгэж идэг. Тэгэхээр хэд зарлах нь бол харьцангуй зах зээл дээр хүлээлтүүд нь шингээд хувьцаанууд бол мөнгө нь урсж орж ирдэг. Үүнтэй холбоотойгоор харьцангуй өсдөг байх нэ. За одоо хэдэн ногдол ашигтайгаа уялдуулаад энийг хараад үзвэл 2-3 сард за сүүлийн яг 3 жилд Монголд ногдол шиг төлөлт идэвхжиж эхэлсэн. За энэ 3-4 жилийг хараад үзвэл үндсэндээ 2-3 сард бол хувьцаанууд бол өсөж гинөө. 2 сард 2.3, 1.7. За яг л яг адилхан хаан ленд нөгөө 10 компани за үргэлжлүүлээд жил болгоо ногдолчгээ тогтмол төлдөг. Бирж дээрх нэг 172 компани 30-аас 40 орчим компани байгаа. Тэр нөгөө нэг хөдөлгөөнч орж иж байгаа. Ногдолчийг зарлалаа эсвэл зарлахын өмнөх ерөнхий хүлээлт бий боллоо хувьцаануудыг авч эхэлдэг. За энд бол мэдээж арилжаач байгаа. Урт хугацаанд эзэмшээд явах хөрөнгө оруулагч байгаа. За 3 сард бол 1.7%. За 4 сар гарлаа. Бүртгэлийн өдрүүд нь дийлэх компаниар 4 сар. Яг л уусаа нээлттэй байдлаар уусаа ил тод байдлаар бол 4 сард бол дийлэх компани бүртгэлийн өдөр бол байж хурлан болдог. Тэр 4 сард эргээд унж байгаа нь харагдаж байна. За хэрвээ та ногдол ашигын одоо энэ төрлийн компанид хувьцаанд хөрөнгө оруулдаг бол би тань зөвлөхөд бол 2-3 сард бол та хөрөнгө оруулалт хийхэд бол зохимжгүй 1 сар ч гэсэн зохимжгүй. Таны зүгээс яг гэхээр хувьцаа хамгийн хямд буюу үнэлгээ хямд байх үе дээр нь хувьцаанд хөрөнгө оруулалт хийвэл таны цаашдын ашигын одоо хөрөнгө нэмэгдээд явна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бол за магадгүй 5 сар байж болж байна. Бүртгэлийн өдрийн дуусаад хувьцаанууд бол унжидэг. За 6 сард бол хөдөө гадаад арилжааны идэх бол маш их буурж идэг. Хувьцаанууд харьцангуй унжидэг байгаа. За 9 сар хичээлийн шинэ жил одоо зарим компани сагуугийн тайлан жил шинээр эхэлж байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэдийн зацуулалт бол хэмжээгээр ихсдэг. За тэгэхээр магадгүй хувьцаагаа зардаг ч юм уу. Хувьцаанууд хийхэн ундаг нь 9 сард харагдаж байна. За тэгэхээр энэ төрлийн хувьцаанд та хувьцааны хуримтлал хийдэг бол 9 сар, 5 сар, 6 сар бол хамгийн тохиромжтой үе байх нэ. За дахиад та бүхэнд анхааруулж хэлэхэд мэдээж компани болгоны хувьцааны ханш бол маш олон хүчин зүйлс хүлээлтээс хамаарат дээш доош бол хэлбэлзнэ. Өнөөдрийн ярьж байгаа агуулга бол зөвхөн ногдол ашигын өгөөж, ногдолчиг төлөлт, за ногдолчтой холбоотой үзүүлэлтээр үндэслэн ерөнхий нэг тийм одоо тренд хөдөлгөөнийг бол илэрхийлж байгаа. Мэдээж ногдолч өндөртэй байлаа гэд тухайн компани бол хувьцаа огцон эрс савлахыг бол мэдээж үүсэхгүй, үйл ажиллагаатай холбогдно. За эцэст нь зөвлөхөд бол компанид хувьцаантай хөрөнгө оруулах гэж байгаа бол бонд шиг магадгүй 10 сая, 100 сая төгрөгийг одоо хүлээх ямар ч шаардлагагүй. Та хамгийн түрүүнд мэргэжлийн хүмүүстэй уулзаад зөвлөгөө өөр тохирох хөрөнгө оруулалтын багцаа бүрдүүлж. За манай дээр та ирсэн тохиолдолд за магадгүй утсаар ч юм уу биеийн уулзалтаар брокерууд тань тохирох одоо энэ ногдол ашигын хувьцааны багц, магадгүй өсөлтийн хувьцааны багц, за банкны салбарын хувьцааны багц бүгдийг нь танилцуулга материалыг бэлдээд хувьцааны багцыг нь бүрдүүлээд өгдөг байгаа. Тэгэхээр та мэргэжлийн үнээс нэг багцаа бүрдүүлээд авчих. За тэгээд түүнийгээ тууштай хуримтлуул. Заавал нэг 10-20 сая хийх шаардлага. Сар болгон 500 мянга, сар болгон 5 сая ч юм уу. За үүнийгээ хамгийн гол нь тогтмол үргэлжлүүлээд явах нь бол чухал байгаа. Бид дөрвөөс 3 ба түүнээс дээш хөрөнгө оруулахыг зөвлөдөг. Яг бол хугацаанд ихсэх тусам таны хувьцаанаас олж авч байгаа үр ашиг нь бол нэмэгдээд явдаг байгаа. За мэдээж нэг иймэрхүү авах мөчлөг, за хувьцааны үнэлгээг бол тухай бүрт нь бол хэд хэдэн техникүүдийг бол харах хэрэгтэй. За байнга нэг зүйлийг төрдөг. Хувьцаантай мөнгө төлж байгаа бол хамгийн чухал нь тухайн компани үнэлгээ. Одоо байгаа хувьцааны ханш нь бизнесийн бодит үнцэнтэй хэр зэрэг өссөн бууралтай байна. Тэр та магадгүй 1000 төгрөгийн үнцэнтэй зүйлийг зах зээл дээрээс 800 авах хэрэгтэй. 1200 бол биш. Үүнийг бол анхаарах хэрэгтэй. Энд дээр бол яаж ч мэргэжлийн хүмүүс бол танд зөвлөнө. За та хувьцаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доор барих линкэн дээр утсууд руу холбогдож брокеруудаас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.